Неужели не найдем? Очень жаль. Алдахгүй нэ. Сайн байна уу? Сайн. Та надад тэгээд өрөөсөө амгаа үлдээчихгүй юу? Юу? Би Та юу гэнэ? та гайхаж байгаа. Гэхдээ би таны үлдсэн юм чадахгүй ч яж магадгүй. Би засвар чимэглэн газар ажилладаг. Намайг Нэгэн төлөөрөөс нүгөө болсон хань итгэсэн итгээгүй. Танд үлдээчихье. Намайг би таныг мэднэ. Удахгүй аваад очимж. За. Уучлаарай. Сайн байна уу? Яаж вэ? Явъя. Унаа хүлээгээд байна шүү дээ. Хувцал би яарч байгаа учраас энэхээс өөр арга алга.
алтан зулцгийг ар нуруугаараа өгч байна гэж бодлоо. Хүлээж авах нь. Тайван хувцас. Дагмаа. Би өчигдөр найзынхаа 1-р ангид сурдаг хүүгийн зохион бичлэгийг уншлаа. Хэрвээ чи эд шидтэй хүн байсан бол гисэн сэдв өгчлээ. Тэр хүүхэд штэ 4 настай, 2 тэнгэртэй бас дайнгүй байхыг хүснэ. Бүх хүнийг онгоцтой бодгож цөмийн зэвсгийг эзгөө талд дэлбэлэх юм гин. Бас өөрийнхөө онгоцод зүүнтэй их бохоод явах юм гинэ. Нүдрээс хаваа орчлоо. Сайн байна уу? Сайн. Энд Дамчи гэдэг хүн байдгүй. Цаагуурч нь л байгаа. Баярлалаа. Дулмаа. Сайн уу? Сайн байна. Сайн. Та мөн хачин хүн ээ. Эртэд яа зогтчихоо. Та зүг зэрэглээ шиг сонин хүн байна шүү. Тослыг гэж олны өмнө шалаад тос хөргчээрээ зогтоод олддоггүй. Ээжийн минь эмиг ингээд нөхөдөө дэрнэ гэж би санаагүй шүү. Нэрэ огт санаагүй. Таны эмэг чинь маш чамин хийдтэй. Ур сайтай хийгдсэн юм байна лээ. Би яаж чичигээд төсөөлүүлэхээс цаашгүй орхисон. Хэдийгээр модулсан ч гэсэн таныг өрөөсөө эмэг бүүзүүгээсэ гэж бодсон. Харин би таныг надад итгэж өрөөсөө эмгөө өгөхгүй байх гэж сансан шүү. Яалаа гэж дээ. Ээжийн минь анхны эмэг болохоор яагаад ч юм хайрлаж явдаг юм. Танд их баярлалаа. Зүгээр. Хэрв та хуучны идэлийг сонирхдаг бол ээжийн минь хідэн сайхан эмэг бий. Та үзээрэй л дээ. Таны ачийг би яаж хариулах вэ? Танд хэдийг Яах юм. та их сайхан сэтгэлтэй хүү юм аа. Баярлалаа танд. Энийг Хэрэггүй дээ. баяртай. Манай үдийн завсрал болчихлоо. Та яагаад үе ингэж их санааширдаг юм? Тийм ээ гэж. Би ч сая ээжийн хаалт тухай бодлоо. Яа. Уучлаарай. Дэмий юм талгаад орж ирээд. Өөрөө
өөр тамт байгаа ч ээжээ гэдэг үг мэднэ үстэй. За тийм мэднэ. Энэ дог сонс нэг Америкч болчин. Ээжигээ ягаад өөр тамт байгаа чи гэдээ дуулаад байгаа юм бэ? Ээж нь эсвэл саятан юм уу гэж орчууд очиасан. Тэгээд өөр санаасаа ярил л да. Танах хөдөө гадаа их явдаг үстэй. Бид сая Сүхбаатар аймгаар ороод ирсэн. Дайргангийн уран гомб гэдэг айлаар орлоо. За. Дал гарсан гэхэд анаахан өвгөн байна лээ. Одоо болтол алт мөнгөн эдлээ хийсээр л байгаа юм гин. Харин авган гомгоон гарыг хайрлаад нэг ч удаа төлөө хадуулж үзээгүй гинэ. Атаарах марч, бахарах марч юм шиг санагдсан. Хүний авьяас бэлгийг хайрлна гэдэг энийг л хэлдэг байх та. Танд ч бас тийм гэрүүлтэй болохыг хүсье. За би яа да. Өнөөрөө манайх сүүлийн хамтарсан тоолттой. Би явахгүй бол болохгүй. Баяртай. Ямар санагдав? Зүгээрээ. Сайхан. Би амралтаараа ээжтэй хоёр дээр очих санаатай. Хотод ирээд дуудсан ч гэлээ гэрээ их санах юм аа. Ээж маань ааваас хойш их бие мотой болсон юм л та. Би сургуулаа төгсөөд хөдөө явъя гэж бодсон юм. Тэгсэн чинь аав ээж хоёр халгаагаагүй. Ээжээс л болсон юм да. Аав ээжийн хүү байхаа болж ард түмний хүү болох цаг болсон юм шүү. Би уг нь багада янз бүрийн машины дүрс сараацсан хүүхэд байсан. Инженер болж машин зохион бүтээх юмсан гэж боддог байл. Тэгтэл аав ээж хоёр гарын дэвтэй хүн амьдрна гэсээр намайг ийм мэрэгчлээ болгосон байхгүй юу? Тэгээд ч би өөрөө сурах гэж нэг их шамдааг. Миний ээж бол хүн хувь заяагаа өөрөө тэмцэж болох хэрэгтэй гэдэг юм. Ээж маань таашгүй уужууд сэтгэлтэй хүнтэй. Талдаа шингэж талаасаа ургадаг наран гэж би ном зохиолоос олоо юмс. Таанч нүдээр үтсэнгүй. Аричтэй. Дадлагын ажлаар сангийн аж ахуйд очиж үзсэн. Гэхдээ 7 хоног шүү. Ингээд миний хөдөө гүйцээ. Эрүүл агаарт гарч байгалийн сайхныг бишрий гэхээр ээж аав хоёр маань туслан гэж нэг сайхан газар байгаа. Заавал тэнийх гэдэг. Аав ээж рүүгээ буруугаж ихсэн хөөрхөн хүү энэ та. Өний энэ чинь тусланд манайх яг дэлгүүрийн артлын байшинд байдаг. Өглөө усаа тархлаар дэлгүүрийн орой дээр цагаан дарчих хараг. Энэ бол сүүнийх. Ягаан байвал махных. Цэнхэр дарцах хатгсан байвал шинэхэн талхных. Тэрнийг тэгээд дэлгүүрийн эрхлэгчийн хүүхдүүд соромгоо хатгах нь орчны бид нар ч гэсэн дадамгаа ойлгоо. Ингээд миний амьдрал ойлголт дуусаа. Би эндээ санаанд цочгоно. Ийм том залуу оройтод авда додолж ивэл муухай. За, баяртай. Би уран бүтээлийн томилт аваад хойноос ч очино. Заавал очино.
Тэр баруун гэр. Хандгаа одоо бантхан даа. За, алионаш. За сайн байцгаана уу. Сайн байна уу? За, хүүгэмэн дайхны үргэлгэн дээр холын хүн ирнэ гэдэг чинь өлтийтэй хэрэг байна. Али хүм дэшин суугач. За. Энэ тамих. За. За, цао. Итэт. Арик. Аваа дом. Аргоос баяхав. Замэнийх. Тэр ахтараач. За. Бая. Миний хүлээж. За. Өнөөдөр бидний баярын өдөр, үнэнч найзын мэндэлсэн өдөр, өнөр жаргалтай өргөө гэрчээ. Уян олон огт чин цуглаарлаа, цэцэг алгалсан баярын ширээнд цомрлог болоод бид суугаад төрсөн өдрийн халуу мэндийг Одооны залуучууд майхны хөсрийг давах өмөлдөмсгөө дуулж байгаа дуу нөхцөл утгагүй гэж чамдан хүрээ. Мари ахлагч над нэг ажил гараад байна. Намайг чөлөө. Тэгээд за явцгаая. Ерөн тэгээд хайшаад харан нүд тулсан дөрвөлжин байшин цугаалс чинь хэд идэж уртын дод болох вэ? Ямар автобусын цууж явахтаа арга хөвчгээд аялалтай биш үү? Зама. Таулта. Найрагч. Сайн байцгаана уу? Сайн байна. Хүмүүсөө За. хүмүүс намайг сургалаа юу? Тий. Дэглэм хатуутай найр байдаг юм байна. Тосма хачаа.
Манай дулмаа идэж уусандаа таргалж гүйцэлтэй тий тоног ч гэсэн бэлтгэл сургуулаа хийнгээд л урж өдөр яваад өгсөн хүм. Үргэлжил яарсан хүн байх юм. Ажил нь болдгоо үсттэй хөрш. Манай энэ аюун Баянтхан хүүдник жижиг хэвс нэхэж өгөхөд өдөр шөнөгөө суух юм. Гүнийг нэхлэхээр бүр толгой өд татдаггүй. Хүмүн чи дулмаагийн ажлын газрын хүн үү? Үгүй. Бид зүгээр танилуд. Хаа холоос хүн ирж байхад зөрөөд явждаг манай энэ дулмаа мөн хайчин хөвч. Цангаж ядарч яваа үсттэй хүмүн. Алив би нэг хоолш. Зүгээр ихчээ. Би нэг унаандаа гэж яваа юм. Тэрүүгээр аймаг ороод тэндээсээ шууд нисчихнэ. Хин ч одоо юу гэсүгүй хүмүн. Яахан ч гэсэн амраад явдаг байгаад.
надаа мандан ирдээ Parigi è bella com'è, si vede dalla bandiera. Миний сайн нөхдөд. Долмаагийн ээж найз нараа. Та бүхэн өнөөдөр миний хүүгийн хурмын дээр олон сайхан үг хэллээ. Би их баяртай байна. Шувуу үрэн орхиод нисхийн адил миний хүү өнөөдөр амьдралын их талаад та нарын юм хүмүүс идэж ууцгаагач. Долмаагийн ээж бол сайн хүү юм аа. Би энэ хүнийг ийм хүн гэж огт бодоогүй. Нөхдөө. Би санаа сэтгэлийнхэн сайхныг ярьж байна шүү. Чи бололдоо. Энэ хүмүүсийг дуулуул та. Хандугаа охиндоо иж бүрэн хэрэгсэлтэй 5 хантай гэр төхөрчээ. Тэр гэрт бид та бүгдийн хоолундыг бэлдэж байна. Утаа уурс авсаж буй тэр гэрийн тоон. Бадамлан гялалцах их хотын ман тэнгэрт илч гэрлэн цацах болно. Жизнь играет с нами в прятки, да и нет слова загадки. Этот мир, дивный мир. Время разлучает часто с теми, кто нам дарит счастье. Это жизнь, наша жизнь. Мы вместе с птицами в небо уносимся. Мы вместе с звездами падаем вниз. Любим, верим, грустим, ошибаемся. Сердце бережно валится в прошлом грани. Над землей встают рассветы, травы в пояс клонят ветры. День за днем, день за днем, день за днем. Хитрая петли Эр хүн чинь эхнэрээ гэртээ авчдаг байхад миний хүү айлд ирж байдаг. Болж байна уу? Бэлтэй ээж. наша жизнь. Мы вместе с птицами в небо уносимся. Эдгээр долмаагийн байгууллагаас энэ байрыг өгсөн ч гэсэн Падаем вниз. миний нэр дээр гэрээсэн шүү дээ. Ээжээ хүүчин ингээд өрөх толгодод гарч байна шүү дээ. Бережно палится в прошлом грани. Чиний хатам. Зөвжөө юм хөгжил та хоёр төгчсөн бол насны хоол юм шүү дээ. Ээжээ та шал дэмий мэрж яах. Харахад юм ч гэсэн бэлтээ байгаа юм аа.
прошлом храним. Подними глаза, прохожий, мы с тобою так похожи. Мы молчим, молчим, мы молчим, мы спешим. Верим, чтобы обмануться, и уходим, чтоб вернуться. Снова жить, добрый мир, вновь открыть. Мы вместе с птицами в небо уносимся. Мы вместе с звездами падаем, падаем вниз. Любим, верим, грустим, ошибаемся. Сердце бережно память о прошлом храним. Мы вместе с птицами. Чи анханасаа гэр төрмийн нэхгүй яасан юм бэ? Би чичиг өрөвчлөө байна л да. Гээд би яах юм бэ? Тэр лайтамууд чинь би маргааш хаана урах юм? Тэр гэдгээс нь 21-р зуунд л илүү сайн мэдэрнэ шүү дээ. Тэгэхээр маргааш 22-ны дараа хурц ирээд боолгогүй л яах вэ? Би ээжийнхээ сэтгэлийг л бодсон юм. Ангуудаа гарсан чинь болж дан чимний өдөр шингүүл захиж байгаа. Ээж чамайг л асуугаад байх юм. Олон хүний хөл өмнөд хөөрөд байна гэсэн. Энд алиби ихлэ. Миний мах. Миний царя муу байгаа биз? Тийм үү? Надад бол өдөр ирэх тутмал дордоод байх шиг санагдах юм. Энче миний бага охин ирж. Одоо нэгтлэн хитэн малаа яайтай л гэж бодчих. Бас
ихч шиг авьяастай охин биш үсттэй. Миний охин ч мад нүдтэй хөөгч шүү. Суур хойны захаар тойрч хараад л тийм зүсмийн тийм хойно алга гээ шүү дээ. Та сэтгэл санаагаар унаад байна да. Тэгж болохгүй шүү. Янз бүрийн сайхан бодож болно штэ. Ухаан охтынхаа тухай ч юм уу, хүрэгнийхаа тухай. Эмчээ эртээр хизээ боловч нарт хорвог илээх учир үхлээ сайж ухархан үхрийн цөмөгийн явдал гэдэг. Үнийг хэлэхэд би үхлээ сайхгүй байна. Хандгай та тайван байх хэрэгтэй шүү. Хандгай би базаахгүй байна. Тэрнийг ч өөрөө мэдчихээн. Дүү чинь балчиртаа сахиж чадахгүй байх. Ээж чинь сайн байдгийн дамжаа сагсан дээр үсттэй. Баярлалаа ээж. Зүгээр. За хүмүүн айгүй бол намайг сах байхаа та. Чиний хөрөмнөр гэж нор хаалгүй гүйсээр байгаа туйлдж гүйцлээ. Аав сайн бидтэй. Аав нь яах вэ? Санхүүгийн шалгалт ирээд өөр төлөвөртэй гарч байгаа юм байна. Насны эцэст ямар сайн байх вэ? Би хоёрт идэж ашигласан юм алга. Саяны чиний хөрөм ихэд л чамгүй юм орлоо штэ. Юун төлбөр? Орлого нь зарлага нөхдөг гэж шалгадлаа юм. Бидэнд л унсын магтаалга байдаг. Төлбөрийн тухай хэлээ хэлв. За. Ээж нь мөнхөөгөө хүний хүн сахиж чадчих байхад нь дэмэм хэлж өмөлжглээ. Тэр яах вэ хүмүүс? Ээж аав хоёр нэрвж байсан цагт юу нь алтна. Дайч. Хөөе. Хандган би тарахын байх шүү. Ээ. За. Миний хүү явтоё. Эчин амьдралын 50 гаруй жилийн дотор юу их үзэх вэ? Сайн муу хэмбара илтүү юм л үзлээ. Сайхан төрийн нэмэрл. Сайн нөхрийн буянг бишгүй л хүртлээ. Ээж нь энэ бүгдийг эргэцүүлэн бодоод хэвтэж байхдаа заримдаа сэтгэл жонгох шиг өвгөө минь хүүтэй ботгосон гэж их ярьдаг байсан. Охины минь заяад итгэхэд сайн хүн таарч үзээгүй болохоос биш өвгөний минь хүсэл бийж хүүтэй боллоо гэж бодож хэвтэн. Юмны наан цааныг мэдэхгүй бачир болохоор оюуныгаа л өрөвдөх юм да. Дулмаач яах вэ? Одоо алцахгүй.
Миний хөө оюуныгаас харж яваарай. Эцгийнх нь бодож байсан шиг дуу хоортой нийчэр хормыг би дулмаадаа хийж чадаагүй чи. Хөөх юм уу эцгийнх нь бэлдэж өгөндөө гэж мөрөөдөж байсан бүтэн гэрийг барьж өгт. Одоо надад оюун давлтих юм. Энэ эмэг бөхчл байна. Хөөх юм нэ. Мэлх юм та. Чиний хадам зөөж яваа эмэг бөгчөө та хэд өчгсөн бол насны хоол юм штэ. Санхүүгийн шалгалт ирээд аав чинь айгүй бол өр төлөвт орж магадгүй юм шиг байна. Хоорох ногтын дууд. Би мөхөөгөө айлгачиход миний хөө эмчхүн эмил үед өөрийгөө чамлдаг юм да.
Хамт олонны хүчээр ажил хэрэг сайхан бүтлээ. Оюуныг эндүүлдэггээд аавд хэлж сургуулийн бараа харуулвал яасан. Харин өөрөө юу гэж боддөг юм бол? Гуруула байраа томсгоод нэг дээр орцгоох уу? Сургуулийн шилжүүлэг нь сайн нэгэн бүтлээ. Ээж маань харж явахд сэтгэл өвдөрхийн нэмэр өөрсдөө зараад юм болгоорой гэсэн. Миний дөө сэтгэлэн бэр. Ээж ажил сайхан бүтлээ. Одоо үлдсэн учраас бодод өгсөг. Хөдөө байгаа гэрийн зарс. Хогшилж гээд байхгүй л. Байгаагаас нэг мө бор автрал байна лээ. Ээжийн эмэг бүгжийг зарж захиж хэлснээр нь амьдралаа төхнүүлээ. Над мэд юм юу ч алга. Сэтгэлээ барихыг л хичээх юм. Оюуна наадах чинь ёстой жинхэнэ сувд. Их хүнтэй эдтэй.
За ингээд одоо хаанаас нь чарсан айлын дайтай харагдах болоо үстэй. Юмтай юмгүй, эдтэй эдгүй хоёр биел нийлвэл айл гэгддэг үстэй. Би ээжээс аваад асууж чадсангүй. Аавын өр юу болж идэг бол? Ээжний хэсэгдээ хүчиж байгаад л чимээгүй болчихсон ч тий. Би бас хурмын гэрээ зараад мөнгнөөс нөхсөн. Тэр хоёроос өрний тухай асуухаар тодорхой юм хэлэхгүй юм. Тэгээ яагаад бидэнд ийм их юм авч өгöd байгаа юм бол? Хүш. Араач. Араа. Төгжийг нь гадна аваад хийж гэж. Ямар галзуурсан юм бэ? Хаалгаа голгооч. Дууж ийн юу чи? Ямар ч дарга. Дэлгүүр дугаарлаж байхад худалдаад авсан хүн дуртай махаа согвчлаад явдгийн. Оюуныг худалдагч болгож би хэлсэн штэ. Өөр ширэнд орчихвол энэ мөн хүүл зовно. Худалдаа тусгүй те. Тусгүй. Энэ охинч нутаг уцах санаа таадаг аа. Юу? Япасай үстэ. Аа? Би ээжийг нь хар авдрын тагтан дээр гаргаад новшны хайрцаг болгочихсон. Тэгсэн чинь ээж явдрыг оруулахаснаас та над буцаж орохгүй гэд болдгоо. Хөөе. Мөн тоо хой. Муу хүнд хайр зөхгүй гэж энийг л хэлж байгаа юм да. Гүчи. Өнөр. Батлаа бахта хүнтэй гэр бүл боллоо гэсэн чинь алив. Цааш. Юу энэ хүүчин одоо гэрэлсэн биш. Гарын үзүүрийн ажил хийхээ байж. Заач тэр чаах. Долмоо тэр авдрыг оруулахар болчихсон. Майн мөнгө. Өөрөө хурдан дарцгаа. Харин өгсөн мөнгөөр саяны гэрийн тавилгачийн битгий аваад агараа. Чээчиг хэвснэх чадахгүй юм. Уулын тэр зангидсан араамуудын томсгол бол ямар ч хэмжээний хэвс хийж болмоор юм шиг санагддаг. Би ээжийг нэг чадахгүй. Уг нь өвлөд үлдсэн бол сайхан л юм. Чээч бол 40 хөрөлгүй тэтгэврт харах хүн шүү дээ. Ашигтай ажил одооноос бодох хэрэгтэй гэж ээж үгдээд идэг. Бодоод охид зөв юм шиг. Би олон газар зэрэгтэй байгаасаа гэж боддог юм. Тэтгэврт гараад хөдөө гарч хүүхдүүдтэй ажилламаар байна. Тэд жүжигчин болохгүй ч гэсэн миний ажил тэднийг сайн хүн болгоход нь сайхан явахад нь туслах хэрэгтэй юм.
чи өргөлжийн тухай ярих юм. Заримдаа чиний ч зүг юм шиг. Чи дандаа л гүйрч яах юм. Би хүүхдээ бүэлж байна. За. Тийм ээ. Бид шарилжин дундах цэцэг үзэхээр явлаа. Тэгээд Театрт очих. Ямар ч хүсэлгүй болчихлоо. Байна уу? Чи одоо юу болчихоо даа? Юу болчихоо? Юу болж байгааг нь чи харж байгаа биз дээ. Гүйр. Сая юмсх уцгүй ээжээ чи гэрэлсэн. Одоо гэрээч төхнүүлээгүй ээжэж хүүхдтэй болох. Тэр хүүхдгээ чимээ чинь хүсээд байхаар ч юм биш. Бас л чам шиг аав ээжигээ зовоосон амтан гарна үз. Уг нь анхны юм л гэж. За битгий галт зурцгаа. Хүйр. Би одоохондоо хөгшин ээжийг шилүүлэх болоогүй. Та хоёр цаатахаа мэрэгчлийг бодож үзсэн үү? Энэ сайхан нугардаг бие төрсний дараа юу болох вэ? Одоо дулмаа гадаадад олон сараар тоглолтоор явах бас нэмэгдсэн үү? Ястаны дүүрсэн амтд. Хүүхдгийн шүү. Ядаж өнгөтэй өөдтэй явхаа боддог байгаа та. Доминик нарал дээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс өөр хэлээр ярьдаг юм гинлээ. Гэхдээ тэр бас сайхан хэрэг шүү. Хэвч тэдний санаа нэг байдаг уу? Заац, уурлаж яах вэ? Аав таны төлбөр юу болж байна? Ээж чинь мэдж байгаа. Бид чамд хувь маш авах болсон. Ямар мөнгөөр? Яагаад чиний өгч байсан мөнгөөр? Та нар чинь тэгээд Та
Та нар тэгээд худлаа хэлж байжээ. Тийм үү? Намайг одоо хин хүн гэж хэлэх юм бэ? Танаач та хэлэх үг алга. Дулмаа өдний хүртэл та нарыг өртөөл гэж бодож яваа штэ. За тэр мө бодоод юу шалтгаан? Ачааг байна. Чи хэнийг хараад байна? Байдлаасаа их эцэг рүүгээ хураахсандаг болох нь. Тэгвэл бид чиний төлөө гэж хуруу хумсаа хугаж явах хэрэг юу вэ? Би ч гэсэн та нарын төлөө хумсаагүй гэж бодож байна уу? Юу? Охоо. Ээж чинь ингэ санаачлаагүй бол өдний төгрөг хоримтлагдахгүй байх байсан юм. Заримдаа би өөрийгөө ч ойлгохгүй. За. Миний хөө. Тавшир. Тэр авгаа хідэн эмгүүгчийг зараад биз. Тэр орноод өхнүүлээд биз. Болоо юм биш үү? Ганц олдох амьдралд хэн илүү хөдөлсөн жаргадаг юм. За. Сэрэг. Цагаа мөнгө зээлж хийнэ. Тэгээ та өгчихгүй ягаа. 5 төгрөг гин шүү. Эргүүлж авахд ч амар 50 төгрөг өгчихсэн дээр. Чи Тага чи мөнгө гэсэн үү? Тэгсэн. Маа. Хизээч өгсөн бол Хэрэггүй дээ. маа аваа. Маа өгөхгүй ч гэсэн болно. За өгнө маргаас саа. Битгий эхлээд байгаач. Ор. Би чамаг яаж ч байсан тэр хүүхдийг чинь хүн болохгүй шүү. Маргаашнаас би өөрөө хөдөлтөн.
хүнд хүнээс илүү эрдэнэ гэж байдгүй юм. Та өөрөө сайн бодоорой. Би чамайг унаагаар авна. Ховцоо шин аваад ирэх үү? Оюун авсраад хөдөө авахсаар өгсөн байгаа. Дунаагаа үзүүлэх гэж энэ тэнэг өрөхгүй лээ. Долмаа. Аавын бүртгэл тоосоо бодолснаас биш өртөлбөр гараагүй гэлээ. Яасан байх вэ? Харлаа. Хайрын тэрэг. Гэх ахын ботож янзлаад. Энэ ямар чиний амбар юм уу? Амрыг яагаад замсаатуулаад байна? Би машин шахагдаад тэгээд энэ догын тэргийг сэтгүүлчихлээ. Тэгээд энэ залуу маань яам бачимдаад та бичвэр юм та.
Та энэ хүний эхнэр нь үү? Үгүй. Энэ хүний эхнэр биш. Миний эхч байгаа юм. Бид хоёр зүгээр л дайгдаж явсан юм. Тийм ээ дайгдаж явсан юм. Яа ихчээ. Яа л та. Яа. Тулма. Юу гараад байгаа юм яа л та. Байна уу? Би Тулмаа. Миний охин бүх юм ясаараа юу? Үгүй. Би таны зөвлөгөөг бодож эцэст нь өөрийнхөө шийдлээ. Юу? Чи юу яриад байгаа юм бэ? Би цаад эмчтэй чи яриа тохирчихсан. Би таны замаар явж чадахгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Одоо би гадаадд явах тоолтонд оролцож чадахгүй болохоор таныг мөнгө төгрөг элдв юм бүх хөдөлтөөсэй гэж бодсон юм. Эцэст би аз жаргалтай байхын тулд хүүхэд гаргах ёстой юм байгаа үстэй. Би шийдсэн. Баяртай. Та нар намайг битгий эрцгээгээрэй. Тулма. Айна чи сонсож байна. Би удахгүй чам шиг ухаантай хөөрхөн нандин эрдэнтэй болно. Ойлгож байна уу дүү минь? Миний ухаантай охин минь. Çandman geride